Юу Зеленский, юу Путин. Дональд Трамп, Илон Маскын өчтөр шүн болсон маргаан кино. За, нэг сайн мэдээ юу юм бэ гэх юм бол автоматикийн харилцагч хөрөнгө оруулагч тайвшир Tesla-гийн хувьцааны ханш буцаага $300 руу явцсан. Өнөөдөр шөнө нэмээд буцаагаад $18 руу өссөн байгаа. Би өөрөө хувьдаа нэмж авсан. Маш олон хөрөнгө оруулагч нар нэмээд авч байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ маргаан удахгүй. Энэ хоёр буцаагаад гайг болно. Буцаагаад зузарших үгүй. За, юу болсон бэ гэх юм бол өчтөр орой Elon Musk, Donald Trump хоорондоо хэрэлдсэн. Яагаад хэрэлдсэн бэ гэх юм бол Donald Trump, Elon Musk-ийн хүсэлтийн дагуу тэр засгийн газрын зардлын хэмнэлт хийгээгүй. Энэ дээр би бас өмнөх контентууд дээр ярьж ирсэн. За, тэгээд Donald Trump-ийн өргөн барьж байгаа хуулийн төсөл засгийн газрын үрийг нэмэгдүүлэх юм байна. Тэ? Амлалтаа биелүүлэхгүй байна. Тэгээд гомдсон. За, Donald Trump тэгээ хариу барьсан. Тэ? Elon Musk бол урвсан, урвагч гих мэдчлэн. Тэ? Ерөнхийдөө юм Caesar Brutus-ийн юм болж исэн. За. Тэгээ энэ хоёр хүний андлал найз нөхдийн зам хаана явж исэн бэ? Оргилцэг дээр тий. I love you, Donald Trump as much as a straight man can love another man. Тий. Би Donald Trump хэр хайртай юм бэ гэвэл тий. Эмэгтэй хүн, дуртай хүн тий. Хязгаар тулцсан хайртай. Одоо homosexual гомо биш. Хэрнээ би Donald Trump тултсан хайртай. За. Тэгээ энэ халуун хайр хамгийн хүйтэн болдог. Тэ? За энийг ерөөхдөө харлаа. Тэгээд дэлхийд даяар өчтөр шөнө хүн болгон юу харсан бэ гэх юм бол Twitter X харж ирсэн. За юу болж ирсэн бэ гэх юм бол энэ тэ андаа харж гин үү? Тэ? Путин. Өгшөө уучлаарай давхар дуудлага орж ийн. Тэгээ Ким бро юу болоод байна тэ? Өөр нэг гоё мим. Тэ Путин ши тэ өөрийнхөө доор ажиллаж байгаа хүн өдөрч чадахгүй. Тэ? Хэдтүүд бас юм болж ирсэн шүү дээ. Jack Ma бас адилхан зан гаргаж ирсэн. Хэдтийн Xi Jinping юу хийсэн бэ гэх юм бол Jack Ma бүр ингээ 3-4 сар алга болсон шүү дээ. Хүн болгон ер нь ямар хандлагатай байсан бэ гэх юм бол Elon Trump хоорондоо ингээ зодолж явахдаа энэ хойно нэг залуу тий баясаал entertainment-ийг явж байгаа. За тэгээ өөр бас нэг fun meme юмсан бэ гэх юм бол Kim Jong Un-аас нэг message Donald Trump л ирсэн байх шиг байна тий. Kim be your rocket man now. Kim би одоо чиний Putin-гийн залуу болно. Fuck that asshole. Тий. Тэр хулгайчийг зайл Elon-ыг хэлж байгаа шүү дээ. Тэгээ өчтөр шүн өнөөдөр өглөө Elon Musk баг зэрэг тавьчихсан. Юу хийж байгаагаа ухамсарсан, ойлгосон. Тэгээ ямар ухамсар байсан бэ гэх юм бол энтэй яг адилхан. Yeah, listen. Тэгээ Trump л одоо ингэж ярина. Yeah, listen. Намайг сонсох шүү. I fucked up. Yeah, listen. I fucked up. Би бүтлгүүцээ. Yeah. I fucked up. 18 оноос хойш Facebook page, 20 оноос эхлүүлээд Instagram, 22 оноос эхлээд YouTube page хөгжүүлсэн. За энэ 3 пэйжийг ингээд дагагчийн тоо нэмчих юм бол одоо бараг 500-600 мянган дагагчтай. Санхүүгийн зах зээл дээр одоо номер 1 контент бүтээгч болсон. Энүүгээр дамжуулаад ямар гавьяа бий болж байгаа юм бэ гэх юм бол ном зарагдаж байгаа, сурвалт зарагдаж байгаа, автоматын харилцагч маш сайнаар өсөж байгаа. За тэгээ та ч гэсэн өөрөө жижиг бизнестэй, дунд зэргийн бизнестэй тэгээ борлуулалтаа дэмжмээр байгаа юм бол миний бүх бичих борлуулалтын чадвар шингэсэн Power намайг сонирхоорой. Idrots.com дээр захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээл бас тэндээс. Тэгээ Victor Davis Hanson Fox дээр бас энийг шууд зажлаад, шууд ярилцсан өгсөн Elon Musk, Donald Trump-ийн маргаан. Тэгээ энийг харсныхын дараа, энийг үзснийхэн дараа би нэмж авахаа шийдсэн. Окей? Tesla-гийн хувьцаа 50 байж та нар. Окей? Tesla дампуурахгүй алга болохгүй, Elon Musk бас алга болохгүй. Төр зүгээр савлгаа, том эготой хүмүүсийн зүгээр маргаан. So Victor Davis Hanson юу гэж ярьсан сонссон. It is, but they do need to dial it down from DEFCON 1 down to 5 because actually they had a workable relationship and Elon Musk is not going to join the Democrats. За тэгээд ерөөдөө энэ хоёр тайвшрах хэвээр тий. Маргааныг дээд цэгийн төвшин 10 гэл да. 10-аас нэг 2 руу буулгах хэрэгтэй. Яг гэх юм бол энэ хоёр өмнө сайн найрсаг хамт ажиллаж чаддаг байсан шүү дээ. Тэгээ Elon Musk одоо урвагч болоод арчлан нам, демократ нам Kamala Harris руу явахгүй.
Democratic Party. He was objecting to too much spending. He'll get a lot more if he were to go in that direction. They both helped each other out. I mean, his company's X, the Space Pro, all of that was in Donald Trump's advantage, and the same was true of Trump, what he did to Musk. I don't. Тэгээд ерөөхдөө хоорондоо тусалсан, хоорондоо ашигтай хилцлүүдэ хийсэн Twitter, X, Tesla, SpaceX ерөөхдөө Америкийн засгийн газар Donald Trump-ыг тултлан дэмжин сонгуул дээр Elon Musk хамгийн том хандив өгсөн, хамгийн том дэмжлэг өгсөн, хамгийн том эрсдэл авсан. Эргүүлээд Donald Trump-аас Kamala Harris, Joe Biden засгийн газар Elon-ы араас явж ирсэн шүүх мөнх байцаал бүгдийг зогсооцсон шүү дээ. I think that the partnership is destroyed, or I think they just have to be quiet down and not be as close as they were and not be as far off as they are now. And I think they can find a modus operandi that'll be to mutual benefit. За тэгээд ерөөхдөө энэ хоёр дэндүү ойрхон байсан болохоор ийм ойрхон хамт байх хэрэггүй. Тэгээ одоохон өнөөдөр шиг ийм хоол байх бас хэрэггүй. Ерөөхдөө тохиромжтой зайгаа олох ёстой. Тэгээд хамтарч ажиллах ёстой. Өөр хүнөө дамжуулаад харьцсан ч окей. Тэ одоо энэ хоёр хоорондоо ингээ ярихгүй юм бол Путин Зеленский хоорондоо бас ярихгүй байгаа. Гэхдээ нөгөө гадаад хэргийн сайдаар ингээд дамжуулаад ярьж байгаа шүү дээ. Тиймэрхүү байдлаар энэ хоёр хоорондоо ашигтай юм үргэлжлүүлээд хийх бүрэн боломжтой учраас энэ хоёр уучраа олох хэрэгтэй. We're absolutely right. The only people who are happy are the left. Тэгээ энээсээ хэн баясж байгаа юм бэ гэх юм бол тийм демократ нам Kamala Harris тийм Америк улсын арчлан нам эндээсээ хожиж байгаа шүү дээ. За тэгээд Elon Musk тайвширсан байна, ухамсарсан байна, chill болцсон байгаа. Шгүү дээ тий. За гэхдээ өмнө доромжилсан Elon Musk-ыг шүүмжилж ирсэн Польш улсын гадаад хэргийн сайд нь тий Elon Musk энэ хүн юу гэж хэлсэн бэ гэх юм бол чимээгүй бай бяцхан жарахаа минь тий чи бол SpaceX-ийн Starlink-ийн төлбөрийг бараг төлөхгүй байгаа шүү. Ихэвчлэн минь бид нар төлж байгаа шүү. Тэгээд Starlink-ийг орлох юм байхгүй. Be quiet little man. Тэгс чи яг энэ боломжийг аваад Radoslav Sikorski харта том гар минь улс төр төсөөснөөс хэцүү байгаа гэсэн хүмүүс ингээд дайрч орж байна. За тэгээд Elon Musk-ийн tweet дундуур Alaska гэсэн хүн Feb 25 June. This is a shame, this back and forth. Ичээчээ та хоёр хоорноо ингээд маргалаад байгаа. Та хоёр you are both better than this. Та хоёр энэсээ илүү хүмүүс шүү дээ. Илүү том хүмүүс шүү дээ. Юу игээд байгаа юм бэ? Cool off and take a step back for a couple of days. Тайвшир. Жохон өөрийнхөө эндээсээ холдуул. Cool down. Тэгээд хаана. Тэгсэн чи Elon Musk те. Сайн зөвлөгөө юм байна. За окей. За окей. SpaceX гэрээ үргэлжлүүлэн Dragon capsule, Dragon Potion үйлчлэгийг үргэлжлүүлнэ. За окей. За өөр хүмүүст бас дундуур орсон. Ийм байх юм бол энэ Insurrection Barbie нэж байгаа хгүй. Milo Yiannopoulos те. The makeup sex is going to be era defining. Ерөөдөө найз охин, найз залуу хайр нь халуун байхдаа, хав халуун байхдаа ингээ хэрэлдээд тий. За тэгээ буцаагаад эвлэхтэй хүнжил орны доор юу болдго юм бэ гэх юм бол хав халуун эвлэр болдог байхгүй юу? Тэгээ энийг ярьж байгаа байхгүй. The makeup sex энэ эргүүлэн эвлэрэх процесс бүр энэ цаг үеийг өөрчлөх баха гэсэн чинь metaphorically зүүрлэл байлгүүдээ мөрөөдөж ин да yikes гэл те яг хүнжилтээр Donald Trump-тай госолцсон гэд ерөөсөө ярих байна зүгээр те зүүрлэл байлгүүдээ oh my god те за тэгээ JD Vance энэ маргаан боссныхан дараа нэг подкаст нь орсон. Хинтээ подкаст нь орсон байх юм бол Theo Vaughn. Тэгээ JD Vance бас нэг твит гаргасан. Slow news day. Өнөөдөр юу ч болоогүй юм байна те. Тэгээд өнөөдөр подкастнаар ер нь ярих юм байгаа юм уу гэсэн жоохон fun maigar хэлж байгаа. Тэгээд JD Vance бас Donald Trump хэлж байгаа calm chill. Тэгээд окей. Ойлгож байна. Elon Musk-ыг ойлгох гэж. Elon Musk тэмэг юм байна, боронхтой юм байна, аутист юм байна, тайвшир, тэ? Ерөнхийдөө хүмүүс нь тайвширч байгаа. За өөр хин орж ирсэн байх юм бол энэ хүн meanwhile at DNC headquarters, тэ? Одоо демократ нам, одоо Republican нам Donald Trump-ийн эсрэг, Elon Musk-ийн эсрэг намын two office дээр юу болж байна гэх юм бол ийм болж байгаа гинэ гэсэн чи Elon Musk бас энэ доор бас буцаагаад инээж эхэлж байна, тайвширч эхэлж байна, тэ?
За тэгээд Bill Ackman тэр бомбны хөрөнгө оруулагч Donald Trump-ыг бас дэмжсэн, ханд өгсөн, Elon Musk-ийн бас нэг том фан. Юу хэлсэн бэ гэх юм бол би Donald Trump ба Elon Musk-ыг дэмждэгэ. Тэ. За энэ хоёр ерөөхдөө буцаагаад эвлэрэх ёстой манай улсын төлөө. Бид нар ерөөхдөө нэгдсэн байвал илүү хүчтэй. Тийм учраас та хоёр буцаагаад эвлэрээ. Тэ алцгаа болоо. Гэж Elon Musk за чиний буруу биш ээ, тэ. Чи буруу юм хэлээгүй зүв байна. За. Тэ. Please make up. Тэ буцаагаад эвлэр. Гэхдээ үнсэлч хэрэггүй шүү гэсэн чи Elon Musk. За. Тэгээд сүүлийн tweet-уудын нэг нь Elon Musk Team America. За ойлголоо. Хөшөө уучлаарай. Тэ нэг баг дотор байгаа юм байна. Team America ойлголоо. Тэгээд Elon Musk ер нь бол уцаар ярихдаа яг ингэж ярина да. Yeah, listen. I fucked up. I fucked up. За тэгээ хамгийн сүүлийн мэдээлэл ашиггүйтэй юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ President Trump and Elon Musk schedule call for Friday to broker peace. Юу Истанбул тэ юу Путин Зеленский энэ хоёр одоо тэ ceasefire нэхэд байгаа. За тэгээ амар funny нэг юм. Хамгийн funny юм энэ tweet заяа. Zelensky demands ceasefire between Trump and Elon. Zelensky юу шаатарч байгаа юм бэ гэх юм бол Elon Trump-ийн хоорондын байлдаанд төр зогсох ёстой ceasefire яа тийм одоо болох юм байна. Elon Musk Trump хоорондоо уцаар ярих юм байна. Tesla-ийн хөвцөө буцаагаад өснө. Cybercab event болно. Өчигдөр шөнө 270-280 дээрээ Tesla хөвцөө авсан хүмүүст баяр хүргэе. Энэ хоёр хоорондоо хамтарч ажиллах ёстой энийг мэдж байгаа. Энэ хоёр хоёулаа прагматик хүн. Ерөөхдөө хоёулаа боронгдсон. Elon Musk бол тэнэгтэж өгсөн. Donald Trump бас ерөөхдөө хэрэггүй юм зөндөө ярьсан. Donald Trump-ийн иргэн тойрон бас JD Vance, Marco Rubio гэх мэт шин зөндөө энэ Elon Musk ашигтай, хэрэгтэй. Тэгээ Republican намын хамгийн том санхүүжуулагч, дэмжигч, хамгийн хэрэгтэй social media platform X платформыг мэдж байгаа. Тэгээ магадгүй энэ хоёр саруул эрүүл ухаантай хүмүүс байгаа юм бол ерөөхдөө ийм маргаан болсныхан дараа Elon айтаахан шиг буулт хийгээд уучлаарай гэж гуйгаад зузрах ерөөсөө хэрэггүй. Энэ хоёр бүр эффективний хамтарч ажиллах боломжтой. Ягаад юм бэ гэх юм бол бас энэ ном дотор бичигдсэн байгаа. Тэ? Чиний өмнөх дайсантай чи эвлэрэх юм бол тийм ээ? Тэр хүн чиний сайн тал руу буцаагаад орохын тулд тултал нь хичээнэ. Тэгээ одоо Elon Musk юу хичээх юм бэ гэх юм бол Elon Musk амар ухаантай шүү дээ. Өчтөр жоохон боронгдсон гас биш. Elon Musk одоо Donald Trump-ийн сайн тал руу орохын төлөө тултал нь хичээнэ. Энийг Donald Trump ойлгох баха, иргэн тойрны хүмүүс нь ойлгох бах. Тэгээ энэ буцаагаад гайгүй эвлэрэх болчих واخа. Гэхдээ буцаагаад хизээж тий хайр майр гэсэн юм байхгүй. Одоо зүгээр хамтын ажиллагаа жоохон зайнаасаа. Ашгүйтэй. Тэгээ миний өчтөр шөнө авсан Tesla $20 өссөн байгаа. Йоо амар өдрөл. Давлаа.